Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Турхад зориулагдсан зөв хоолтын зөвлөгөөг үргэлжлүүлэн хүргье. Одоо яг яаж хооллуулж тэр турх тухайд тодорхой ярьж болно. Юуны өмнө та бүхэн зөв хоолт 1 хичээлийг үзээрэй гэж санал болгож байна. Одоо зөв хоолт 2 хичээлээ эхэлж байна. За эхлэе. Яг чамд чиний хэрэглэх ёстой уурга, өөх тос, нүүрс усны хэмжээг яаж тодорхойлох вэ? Эдгээрийн харьцаа нь уурга 30%, өөх тос 10%, нүүрс ус 60%. Энэ харьцааг тэнцвэртэй хооллолт гэдэг. Ийм харьцаатай хооллох үед сахарын хэмжээ доктортой байдаг. Гэхдээ одоогоор хоолт хичээлийн мэргэжилтнүүд энэ харьцаа зөв эсэх үйлчилж чаддаг гэдэгт үргэлж эргэлзэж маргалцаар л байдаг. Хамгийн гол нь энэ харьцаа зөв бол бидний бие эрүүл, чирэг, эрч хүчтэй байх болно. Буруу бол эсэргээрээ. Энэ харьцаа хамгийн оптимальны буюу зөв харьцаа гэдэг нь бидний биед явагдаж байгаа гайхамшигт өөрчлөлтүүдээр мэдэгддэг. Хамгийн гол нь танд таарсан калорийн хэмжээндээ эдгээр харьцааг барих шаардлагатай. Одоо тогтоож авцгаая. 1 грамм уурга 4 ккал, 1 грамм өөх тос 9 ккал, 1 грамм нүүрс ус 4 ккал. Калорийн хэмжээг яаж тооцдог вэ? Маш олон арга байдаг. Гариса Бенедиктийн арга, Кичама Картлагийн арга гэх мэт. Эдгээр аргыг сонирхож байгаа бол Google-ээр хайгаад үзээрэй. Харин би одоо хамгийн амархан толгой эргүүлэхгүй практикаар шалгагдсан энгийн аргыг та нарт хэлж өгье. Өөх шатаах буюу жин хасахад 26-аас 29 калори 1 кг биеийн жинд. Жингээ байхад 33-аас 35 калори 1 кг биеийн жинд. Жингээ өсгөхөд 40-өөс 45 калори 1 кг биеийн жинд. За одоо ойлгомжтой тайлбарлаж өгье. Хэрвээ чи 100 кг жинтэй бол өдөрт 2600-аас 2900 ккал ид. Ер нь 2600 ккал өдөртөө идэхэд хангалттай турна гэж ойлгоорой. Одоо харьцааг харцгаая. Уур 30%, 780 ккал. 2600-ын 30% нь 780 ккал. Үүнийгээ 4 тугаал 195 г уурга өдөрт иднэ гэсэн үг. 100 кг жинтэй хүн өдөрт 195 г уурга иднэ гэсэн үг. Өөх тос өдөрт идэх калорийн 10%, 2600-ын 10% гэдэг нь 260 ккал. Эсвэл 260-ыг суугаад 29 г өөх тос иднэ гэсэн үг. Нүүрс ус 60%. Энэ 2600-ын 60% гэдэг нь 1500 ккал. Эсвэл 4 тугахаар 390 г нүүрс ус үзнэ гэсэн үг. Одоо хамгийн гол зүйлийг хэлье. Энэ хэмжээнүүд бол түүхий буюу болоогүй үеийн хэмжээсүүд шүү. Бүтээгдэхүүн болгон дээр уурга нь хэдв, нүүрс ус нь хэдв, өөх тос нь хэдвэ гэдэг мэдээлэл буюу nutrition facts бичигдсэн байдаг. 390 г бор будаа гэдэг бол 20 аяга дүүрэн түүхий будаа болох ба түүнийг жигнэж болбол тогоо дүүрэн будаа болно. Энэ зөвхөн суур мэдээлэл гэдгийг ойлгоорой. Хамгийн гол нь 3 цаг болоод л хөнхөө өлсөх мэдрэмж төрж байх ёстой. Яг тийм юмнаас тэдийг идвэл турна гэсэн тоо байхгүй. Энэ хүний нас, бодисын солилцооны хурд, амьдралын хэм маяг, гадаа халуун хүйтэн байхаас тухайн өдрийн сэтгэл санаа болон ачааллын байдлаас шалтгаална. Тэгэхээр одоо яг юу хийх ёстой вэ? Суур үзүүлэлтүүдэд тооцноо. 1-р, 2-р уурга, өөх тос, нүүрс усны зохистой хэмжээг 30, 10, 60% гэсэн харьцаатайгаар барьж 3 цаг тутамд хөнхөн өлсөлт мэдэрч байхаар хоолоо зохицуулна. Чи л өөрийнхөө бие хянаж мэдхээс
өөр хинч яг инг тэг гэж чам зөвлөж чадахгүй. 3 дугаарт 2-7 хоног бүрийн дараа дүгнэлтээ гаргана. Хэрвээ 7 хоногт 1.5 кг-аас игчин хийж байвал хоолныхоо калорийг нэмнэ. Бага хайж байвал калори багасгана. Эхлээд жаахан хэцүү санагдаж байж болох юм аа. Гэвч хэсэг хугацааны дараа байдал чиний хяналтанд орох болно. Чи биеэ сонсож, ойлгож, мэдэрч эхлэх болно. Ихэнх хүн өдөртөө бараг 200 г мах, тогоо дүүрэн будаа бас болоогүй 30 г өөх тос идээд турна гэхлээр үнэмшдэггүй маа. Яагаад гэвэл турах хүсэлтэй бүх хүмүүс болсон болоогүй хоолны дэглэм барьж янз бүрээр өөрийгөө зогсоор байгаад залуу гэлтгүү бодисын солилцооны архаг өөрчлөлт буюу удаашралт орчихсон байдаг. Миний зөв хооллолт 1. Хичээл болон суурай зөв тавь үнцээ сайн торд гэсэн видео хичээлүүдийг үзээрэй. Тэгвэл зөв хооллолт таныг юунд хүргэхийг ойлгож болох юм аа. Жингээ хэвийн барихын тулд миний дээр зөвлөсөн калорийн дагуу уурга, өөх тос, нүүрс усныхаа хэмжээг барьж хоолно. Юуны идэх тоолондоо тоолж, бодож, бас 5-аас 6 удаа хоол бэлтгэн гэж юу? Би ажилтай хүн. Тэгээд ажил дээр яаж хооллох юм? Наа чин бүтэхгүй гэж чи бодож байна уу? Одоо хамгийн сонирхолтой хэсэг рүүгээ шилжин орё. Тийм ээ, бид бүгд ажил төрөлтэй, хичээл номтой, зав займуутай. Тэгвэл би ганцхан зүйл хэлье да. Өөрийгөө хоолны мэрэгчлэнүүд гэж үздэг хүмүүст үйлчлүүлэгч нар нь мөнгө төлдөг. Бас тэднээс хоолны дэглэмийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд бараг л вакуум орчинд байхыг шаарддаг. Маш их цагийг хоолны дэглэмдээ зарцуулж ажил төрөл, хичээл ном, орон гэр, аав ээж, ах дүү, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхдөөч хойш тавихыг шаарддаг. Харин бодит амьдрал бол арай өөр. Биднээс бүгдийг амжуулахыг шаарддаг. Ажиллаач тэр, хичээл номооч тэр, үр хүүхдээч тэр, найз нөхдөөч тэр, аав ээж, ах дүү, амраг саднаач тэр бүгдийг зохицуулахыг, бүгдийг амжуулахыг, бүгдэнтэй харилцаагаа зөв байлгаж, бүгдийг зохицуулахыг шаарддаг. За одоо хэрхэн яаж хооллоо хийж идэх, амжуулах тухайд авч үзье. Олон хувилбараар авч хэлцэнэ. Чи өөрөө аль нэг хувилбарыг сонгоорой. Хувилбар 1. Дэлгүүрт хаас агуу зарагддаг, дараа нь угаа цэвэрлэж болдог, олон дахин хэрэгэлдэг хоолны савны тухай ярилцъя. Печэнд хийж халааж болно. Эдгээр болдог хоолны савнууд авъя гэж бодъё. Эрэг тал нь хоолнуудаа савнд хийгээд ажил сургууль дээрээ халаагаад идэж болно. Олон удаа хэрэглэж болно. Сөрөг тал нь ажлаасаа ядарч ирсэн хүмүүсийн бараг 90% нь саваа угааж цэвэрлэхээ мартчихдаг. Эсвэл ажил дээр хоолны саваар өчгдөг. Ингээл амьдралын хэв маягаа болох гэсэн хоолны дэглэм чинь алдагдана гэсэн үг ээ. Угаалтураар дүүрэн бохир сав суулга эмх самбраагүй байдал үүснэ. Хичнээн нэгтэй хоолны сав байлаач таг нь барихгүй. Тор цүнхээр нэг хоол асгараад л угаа цэвэрлэх гэж бүүн ажил болно. Заримдаа бүр үнэр орчихно гэж. Иймд би өөр арга хэрэгэлдэг. 2 дугаар хувилбар. Нэг удаагийн хоолны савнууд печэнд хийж халааж болдог. Нэг удаагийн хоолны савнууд хаас айгүй зарагддаг. Үнэнч боломжийн 150 орчим төгрөгийн үнэтэй. Гадуур нь хоол асгарч болцсохгүй тул хүнсний хялгар утанд давхар хийчихнэ. Доторх хоолыг нэг чийл саваа хайчихна. Ажил дээрээ саваа мартах, угаахгүй мартах, эвгүй үнэр орох асуудал огт байхгүй. Үүнээс гадна нэг удаагийн хоолны савны хамгийн том давуу тал нь бүгд ижил хэмжээтэй байдаг. Дахин калори тоолж игнэх шаардлагагүй. Ганц 2 удаа жигнэж хэмжээд л дахин болчихдоо. Дахин жигнэх шаардлагагүй болно. Хэр зэрэг их гурил будаа махнагаа орохыг
хараад л мэдчихнэ. Хамгийн сүүлийн 3 дахь хувилбарыг танилцуулъя. Спорт барааны дэлгүүрт олон хоолносоо ордог зориултын цүнх байдаг Бас л угааж арчлах хэрэгтэй. Эцэст нь дүгнэж хэлэхэд хүн бүр амьдралаас дээд зэргийн сэтгэл ханамжийг хүртэх хэрэгтэй. Аль болохоор хөдөлмөрөө хөнгөвчилж ая тухтай орчныг өөртөө бий болгохыг хичээх түн. Нэг удаагийн сэрээ халбаг авч хэрэглэж болно шүү. Халбаг сэрээгээ марцнаас болж өөртөө асуудал үүсгэж дэглэмээ зөрчиж хэрэггүй. Бас нэг зөвлөгөө байна. Хоол идэх үе чинь нийтийн тээвэр таарчихвал яах вэ? Шейкер хаа сайгүй байдаг болсон. Доторх төмрийг нь аваад усаа ууж болдог сав байдаг. Иймэрхүү шейкер 5,000-аас орчим төгрөгийн үнэтэй байдаг. Сайн чанарын шар сүүний уураг эсвэл 2-3 халбаг Монгол ардсан дээр 2 ширхэг сахар орлуулагч усыгээд сэгсрээд уучих. Хинч таны гайхаж харахгүй. Одоо үед хүн болгонд тиймэрхүү савтай юм хаа сайгүй уугаад л явж байдаг болсон биз дээ. За одоо ажлынхын чинь найз нөхөд чинь чиний энэ байдал яаж хандахыг авч үзье. Эхний үед нарийнтай хатсан, дүүрсэн, хэмнэгч хүгэн амтан болж харагдах магадлалтай. Та бусдад таалагдах ш. Өөртөө таалагдах гэж энэ хороод ирснээ битгий мартаарай. Миний стрессгүй амьдрах нууц номон дээр энэ тухай тодорхой бичсэн байдаг. Хэрвээ хүсвэл та сонирхоорой энэ номыг. За одоо тоо бодё. Чиний өмнө миний иддэг хоолны сав байна. Үүнийг би авч явдаг юм Доторх хоолыг нь идэхэд ердөө л 4-5 минут зарцуулагддаг. 5 минутыг 4 удаа хоолно гэхэд нийтдээ 20 минут. Гэтэл тамхичид нэг ширхэг тамхиг хэдэн минутанд татдаг вэ? 5 орчим минут. Тэдэнд гарч тамхи татах зав зөөргөлж олддог. Тэдний гарч тамхиа татаад ирэхээр хинч бараг юу ч хэлдэггүй байх. Тэд дор хаяж өдөртөө 4, заримдаа тэрнээс ч олон тамхилахаар гардаг. Үүнд хинч гайхдаггүй. Барьцдаггүй гэсэн үг л дээ. Гэтэл өдрийн хоолоо бид хэр хугацаанд иддэг вэ? Дор хаяж 40 орчим минутын хугацаа зарцуулдаг. Одоо хоолоо гэрээсээ авчирч идэх нийгмийн статусын тухай ярья. Миний зөвлөгөө өгсөн хүмүүсийн хэн хийх нь хамгийн эмзэг асуудал нь энэ сэдэв байдаг. Гэрээсээ хоол авчирч идэх нь гуйлгчин буюу нийгмийн доод статустай хүмүүсийн хийдэг ажил гэдэг үзэлч бас нийгэмд байдаг. Гэхдээ бас нэг үе бодвол хүмүүс эрүүл хоолтыг сонгож гэрээсээ хоолоо авчирч иддэг болсон. Энэ бол зөв хандлага юм Бас түнчлэн хүмүүс намайг муугар ярих вэ гэдэг айдас байдаг. Өөрөөр хэлбэл нийгэмд тогтсон нэгэн үзэл бодлоо ганцны газар хоол идээд сайхан фигүртэй, сайхан бие галбиртай болчихсон хүн байна уу? Жил ирэх тусмал ганц зоогийн газраар хоолдог хүмүүсийн жин нэмэгдээд байдгийг чи ер нь анзаардгүй. Чинийх ч мөн адил. Яагаад гэвэл чи гадуур хоолдог учраас мөн түнчлэн тэнд хэр баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийдэг бол ариун цэврийн шаардлага хангадаг болов яадаг бол мөн түнчлэн бид дандаа нэмэн өртөг шингэсэн хоол худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл гэрээсээ хоол авчирч идснээс хамаагүй үнэтэй хоол өдөр бүр худалдаж авч иддэг. Хоолнд их хэмжээний мөнгө өртөг. Өдөр бүр доор хаяж 5,000 төгрөг зарцуулдаг. 5,000-ын хоолндоо цадах болов яах вэ? Өөрсдөө сайн бодоорой. Чамайг чи л өөрчилж чадна. Чамаас өөр хэн ч биш. Одоо яг юу хийх ёстойгоо дүгнэе. Нэгдүгээрт өөрийн суурь калорийн хэрэглээг тооцоолж гарах. Хамгийн гол нь 30% уурга, 10% өөх тус, 60% нүүрс ус гэсэн балансыг барьж хооллож анших. Өдөрт 3 цаг тутамд хөнхөө өсөх мэдрэмж төрөх төдийд хооллож занших. 3 дугаарт 2-7 хоног тутамд жингийнхээ үзүүлэлтээс шалтгаалan хоолныхоо калорийг нэмж хасах. 4-дүгээрт гадуур хооллол хэдэн төгрөг хоолнд зарцуулах байснаа тооцоолж хэмнсэн мөнгөөрөө сарын эцэст өөрийнхөө дуртай зүйлийг авч өөрийгөө урамшуулж сурах. За одоо хизээ үр дүн гарах бол гэж тэс чадан хүлээх л үлдлээ. Дараагийн хичээлээрээ би энэ тухай ярих болно.
За миний хичээл таалагдсан бол лайк, таалагдаагүй бол дизлайк, олон хүнд энэ мэдлэг тус болоосоо гэж хүсэж байв. Шеэр хийж түгээнэ үү. Гойлог оршихуй нууц төслийг санаачлан хэрэгжүүлэгч Монголд анх удаа жингээ хасах асуудлыг өөр өнцгөөс, зөв өнцгөөс, ойлгомжтой өнцгөөс хүмүүс тайлбарлагч итгэл та нартай хамт байлаа. Миний утас 99 10 58 54. Дараагийн хичээлээр бид калори тооцох аргын тухай ярьж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа.